21-р зуунд цахилгаанд холбогдоогүй үлдсэн Говьалтай аймгийн Алтай сумын асуудлыг манай сурвалжлах баг хүндсэн. За хүүтрэх тусам нөхцөл байдал нь хүндэрч байгаа тус сумыг 1 сарын дотор эрчим хүчтэй холбоно гэж эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга мэдгдлээ. Алтай сумыг эрчим хүчинд холбох дэд бүтцийн ажил дууссан. Харин хоёр улсын хооронд холболт хийх асуудлыг салбар яам засгийн газрын төвшөнд шийдэх ёстой. Гэрээлцээр явц ямар шатанд байгаа тухай асуудлыг бид эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргаас 2 хоногийн өмнө тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй. Энэ үгэлдээ амжиж шийдэгдэх болов. Энэ хятадын талын тэр 35 кВт шугам барих энэ холболтын асуудал дээр ямар нэг барилга ухсралтын ажил байна уу гэдэг мэдээллийг бол аваагүй байна. Ер нь бол бидэрт бол хятадын талын ажил бол дуусж байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ энэ ажил дууссан бол зөвхөн гэрээний хилцлийн ажил үлдэж байгаа бол энэ үгэлдээ амжуулж болно гэсэн үг. Харин өчигдөр эрчим хүчний сайд чойжил сүрэнгээс тодруулахад гэрээ хэлцээрийн асуудлыг шийдэхээр эх оны 1-р сард бүгд найрамдах хятад улс руу явна гэх мэдээлэл өгч байсан юм. Аль байсаар санал тавиад орхицсон ийм л байдалтай. Тэгэхээр одоо бид нарын он дуушаад 1-р сард дахиад хятад руу явъя та гэсэн ийм байр суурьтай байна. Тэгвэл өнөөдөр эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга 1 сарын дотор цахилгаанд холбох асуудлыг шийднэ гэх мэдээллийг өглөө. За нэг сар хорвол хугацаа үлдсэн байгаа юм. За энэ мэдээллийг зарим хүмүүс авчаад урьдчилаад одоо юу гэдэг юм улс төр болгож би Алтай сумыг одоо ингээд шийдлээ шүү гэдэг юм уу яадгийн одоо ингээд гарах 1 сарын дараа гарах гэж байгаа үр дүнг мэдчихэд ингээд сүүлийн үед янз бүрээр ингээд сэвэд гэдэг шиг яриад байна л та. Эрчим хүчний яамны удирдлагуудын өгсөн мэдээллийг он цагийн дарааллаар харахад Алтай сумыг эрчим хүчинд холбох асуудлыг орхигдуулсан байжээ. Харин асуудал олонний анхаарал татж эхлэхдээ зэрэгцэн гэрээ хэлцээрийн ажил тодорхой болжээ.